Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын шүүхэж Мета компанитай холбоотой шийдвэр гаргасан байна. За Мета компани нь санаатаагаар хүүхдийн сэтгцэн эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулсан болохыг шүүх тогтоож шийдвэр гаргасан байна. За шүүх уг компанид нийтдээ 375 сая $3 торгуул ноогдуулсан байна. За шүүгчид мягмар гарагт гарсан шийдвэртэй Мета компани нь хүүхдүүдийн эмзэг байдал, туршлагагүй байдлыг шудраг бусаар ашиглаж ёс суртахуунгүй арилжааны үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. За мөн шүүгчид тус компани хэрэглэгчдийг шудраг бус бизнесийн үйл ажиллагаанаас хамгаалдаг Нью Мексико мужийн шудраг бус үйл ажиллагааны тухай хуулийг олон мянган удаа зурцсан болохыг нь тогтоосон байна. Мета компани хэвлэлийн төлөөлөгч Associated Press агентлагт өгсөн ярьцлагадаа тус компани нь уг шийдвэртээ санал нийлэхгүй байгаа давд цаалтнаа гэсэн ийм мэдээллийг өгчээ. Бид платформ дээрээ хүмүүсийг аюулгүй байлгахын тулд шаргуу ажиллаж байгаа муу уул хийдэг хүмүүс эсвэл хортой контентыг тодорхойлох устдагтай холбоотой бэрхшээлүүдийн талаар тодорхой ойлголт бид өөрсдийгөө эрчимтэй хамгаалсаар байгаа бөгөөд өсвөр насныхныг онлайнаар хамгаалах ажилдаа итгэлтэй хэвээр байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Мета компани өөрийн ямар ч үйл ажиллагаанд шууд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. За энэ нь бол энэхүү шүүхийн шийдвэр 2 дахь үе шатны хүрээнд шүүгч Мета компани платформ дээр нийтийн хор хөнөөл мөн эсхийг нь болон хохирлыг арилгах олон нийтийн хөтөлбөрүүдэд мөнгө төлөх ёстой эсхийг шийдэх ёстой бөгөөд энэ шүүх ажиллагаа нь 5 дугаар сард болох юм байна. За үүний дараагаас шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжиж эхэлнэ. За энэхүү нэхэмжлэгийг анх 2023 онд Нью Мексико мужийн ерөнхий прокурор Раул Торрес гаргасан байна. За Раул Торрес хэлэхдээ түүний прокурорын хэлсэн Мета платформуудыг шалгаж үзэхэд платформуд дээр хүүхдийн порнографик худалдаалах насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн харилцаанд оруулах зорилготой гэмт хэрэгтнүүдийн гол байршил нь болдог болохыг нь тогтоосон юм байна. Прокурорын газар 14 настай хүүхдүүдийн дүрээр дүрслэгдсэн хуурамч хаягуудыг ашиглан нууцаар мөрдөн байцаалт явуулсан. За тэдний зүгээс платформд дээр залуу хэрэглэгчдийг аимшигтай бэлгийн харилцаанд ил тодоор урайлсан дүрсэл бүхий урсгал руу чиглүүлдэг болохыг нь дотлох баримт цуглуулж нотолж авсан байна. Мөн хүүхдүүдийг арилжааны бэлгийн харилцааг дэмжих зорилгоор удирдлаггүй Facebook-ийн бүлгүүдэд нэгдхийг зөвлөдөг болохыг нь энэ нотлогоогоор цуглуулж авч нотолсон. За мөн нэхэмжил дуртагтаа Мета компани нь нийгмийн сүлжээнд донтох аюулыг бүрэн илчлээгүй. За эсвэл үүнийг огт тоодгүй гэсэн ийм шүүхийн шийдвэр бас нэхэмжлэгт дурдсан байсан байна. Мета компани нийгмийн сүлжээнд донтох аюул байгаа гэдэгтээ санал нийлэхгүй байгаа ч гэсэн шүүх хурал дээр гүйцэх захирлууд нь асуудалтай хэрэглээ байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байна. За хүмүүс Метагийн платформ дээр өнгөрүүлж байгаа цаг хугацааныхаа талаар сайн сайхан мэдрэмж авахыг хүсэж байгаа гэдгийг компани удирдлагаас хэлсэн байна. За энэ хэргийн шүүгчид хүүхдийн аюулгүй байдлын талаарх асуудлаар дотоод загтал харилцаа хариуцсан Метагийн тайлан болон загтал харилцааг бол шалгасан байна. За мөн Мета компани гүйцэтгэх захирлууд, платформын инженерүүд, мэдээлэгч сэтгцийн мэрэгчлэнүүд аюулгүй байдлын зөвлөхүүдийн мэдүүлгийг сонссны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. За шүүгчид Мета компани гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Instagram-ын тэргүүн Адам Моссери, Мета компани аюулгүй байдлын дэлхийн захирал Антоген Дэвис зэрэг гүйцэтгэх захирлуудын платформын аюулгүй байдлын талаарх тодорхой мэдээллүүд нь нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн эсэх талаарх асуулга авсан. Мөн шүүгчид Мета компани 13-аас доош насны хэрэглэгчид тавьсан хоргийг хэрэгжүүлээгүй, алгоритмууд нь сенсац оруулсан эсвэл хортой контентуудыг эренбэлэхэд үүрэг гүйцэтгэдэг байдал. За мөн өсвөр насныхны амиа хорлолтын талаарх нийгмийн сүлжээний контентын тархалтыг авч үзэн тухайн шийдвэрийг гаргасан байна. Нью Мексико мужид өрнөж байгаа энэ хэрэг бол энэхүү Мета компанитай холбоотой олон 10 бас хэрэгүүдийн нэг нь болж байгаа юм. За тус компанитай холбоотой 40 гаруй прокурорууд бол ажиллаж Мета компани эсрэг нэхэмжлэг гаргаж байгаа. За Мета компанийг санаатаагаар донтуулдаг Instagram, Facebook-ийн функцүүдийг зохион бүтээснээр залуу хүмүүсийн сэтгцэн эрүүл мэндийн хямралд оруулахад хувь нэмэр оруулж байна гэсэн мэдээллүүдийг прокурорууд хэлж байгаа. За Калифорни мужид Мета болон Google платформуд хүүхдэд хортой донтуулдаг эсхийг шийдэх мөн ийм шүүх хурал болж байгаа. Шүүгчдийн үйл ажиллагаа нь үргэлжлсэн хэвээр байгаа юм байна. Дүгнэж хэлэхэд улс орнууд сүүлийн үед нийгмийн сүлжээний зүгээс хүүхдийн сэтгцэн эрүүл мэнд сайн сайхан байдалд ямар нөлөө үзүүлж байгааг ихээхэн анхаарал хандуулах болсон. За зарим платформуд бол хүүхдүүдийг донтуулах, за мөн оюун ухааны хөгжлийг нь дэмждэггүй болохыг нь
судалгаагаар тогтоож байгаа. За энэ одоо үйл ажиллагааны нэг хэсэг нь мөн Америкийн нэгдсэн улсад өрнөж байгаа юм. За дэлхийн томоохон одоо тэргүүлэх, за ялангуяа Монгол улсад бас хамгийн их хэрэглээтэй байдаг Facebook компанийг, Facebook одоо платформын толгой компани болох Метатай холбоотой, за тэдгээрийн ажилуулдаг одоо платформуд нь ямар үйл ажиллагаа хүүхдийн сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг нь судлаж, за үүнийг нь мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, тодорхой зөрчлийг нь илрүүлж, торгуулийн хэмжээ ногдуулж байгаа. За энэ нь бол цаашдаа ч гэсэн дэлхийд даяар мөн Америкийн нэгдсэн улсын тодорхой мужуудад энэ одоо компанитай холбоотой шүүхийн нэхэмжлэх дахин хилцэгдэх нөхцөлийг бий болгож байгаа. Цаашдаа ч гэсэн улс орнуудын зүгээс захин орчинд ялангуяа хүүхдийн хэрэглээг хязгаарлах, за хүүхдийн насны хязгаарыг тогтоох, мөн одоо хүүхдийн хэрэглээтэй холбоотой альва донтуулах үйл ажиллагаа болон түүний одоо сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг нь судлах, за үүнтэй холбогдуулан улс орныхон үндэсний аюулгүй байдал, хүүхдийн сайн сайханд нийцсэн ийм шийдвэрүүдийг гаргасаар байгаамаа.